Бид нар бол би бол зүгээр яг өөрийнхөө хувь хүнийхээ эрхээ эдэлж байгаа нэгт те. Хоёрт бол миний энэ чинь ундны усны асуудал, миний хүүхдүүдийн ундны асуудал, зөвхөн миний хүүхдүүд биш. Ер нь бол бидний нэгт бол эрхийн асуудал, хоёрт үнд зүйлийн асуудал болчиход байгаа байхгүй. Монгол хүн хизээч өөрийнхөө жишээл энэ хатан туул гэж өргөмжилж дуудсан те. Нууц тавчаанд олон удаа дурддагдсан хатан туул гэж өргөмжилж байгаа гол руугаа жишээл бид нар сүүч хасахдаггүй. Тэгэж хүндэтгдэг те. Гэтэл ингээд нэг хятад компани оруулж чийжээд баахан хятад ажилчдаа экска болон хоовоо оруулж ирээд тэгээ ухаад дээрээс нь зөвшөөрлөхгүй ухаад байдаг тий. Энэ асуудал бол үнэхээр маш их ноцтой асуудал. Энэ бол зүгээр хууль талаас маш их ноцтой байна гэдэг нь тодорхой болж байна. Хүний ёс зүйн хувьд бид нар энийг жишээл хатан туулаа ухуулах юм уу гэдэг ягаад нийгмээс асуугаагүй юм тий. Хоёр дээр ч тийм чинь зөвхөн Улаанбаатарын иргэдийн асуудал биш байхгүй юу. Яа тэгэхээр туулгал өөрөө 5 аймаг дамнаж урсдаг 888 км-ийн урт гол гэж явд юм байна л да би саяхан л мэдлээ тэрийг. Тэгээд хэрвээ 5 аймаг дамжиж байгаа юм бол 5 аймаг тус бүрээс нь зөвшөөрөл авах хэрэгтэй байхгүй. Тийм биз? Энэ танаа ингээд иргэдэд нөлөөлөх юм уу үгүй юу? Та юу гэж бодож байна гэдэг. Бид нар чинь ингээд хүн бүр тэгш эрэхтэй гэсэн арчилсан улсад амьдарч ээж ганц одоо жишээл Улаанбаатарын нэг захиргаа нэг коммунист аргаараа үгүй бид нар шийдсэн. Бид нар одоо хийн. Бид нар зоригтой гэд тэнэгтэйдэж болохгүй л харагдаж байна. Өдөр тийм байсан. Одоо жишээлбэл анх гарч ирэхдээ бол за бид нар сая бичлэгүүдийг ингээд харахаар эхлээд нь 50% бууруулна гэж ярьж ирсэн юм байна тий. Тэгэнгүүтээ одоо жишээл бид нар ингээ асуудал болгоод гаргаж ирэхээс өмнө 30% бууруулна төвчрлээ. Одоо тэгсэн чинь өнөөдөр гинт одоо бид нэр эсэргүүцэд 3 дахь хоног дээр 4 дахь хоног дээр чинь явж байна л да. Тэгсэн чинь төвчрлийг 13% бууруулна гэж байна. Яагаад энэ тоо буураад байна гэхээр эдгээр өөртөө үнэлгээ ерөөсөө огт хийгээгүй байгаад байсан. Зүгээр цээжний пангаараа бурж исэн. Бид нар бол манайхан бол ингээд цээжний пангаараа бурдгийг бол олон жил харсан тий 400 сая жуулчин 50 саяын тамхины торгуул гэд бид нар бол зүгээр туулын зам гэхээр за бас л нэг иймэрхүү л нэг цээжний пангаараа л одоо ярьж байгаа ээлжид мангар яриан гэж төсөөлж исэн. Гэтэл 3 сарын 18, 19-ний өдрүүдэд иргэд ингээд энэ туулгалт чинь амар том ингээд судал гартал нь моднуудаа хядцсан байна гэд яриад тэгэхээр бид нэр зүгээр нэг ганц хоёр модл юм байх гэж дод очсон чинь бүр ингээд нөгөө нэг зах хязгаар нь харагддаг болтол хядцсан байгаа байхгүй яг ингээд замын голд ороод ирж байгаа юм шиг яг тийм мэдрэмж сурж байгаа байхгүй. За үүнээс хойш тэгэнгүүт чи ямар асуудал гарч ирж байна гэсэн чи байгаль орчны наривчлан үнэлгээ бэйжиж оюун газраас тэрийг зөвшөөрлөө авсан байх шаардлагатай улсны газраас зөвшөөрлөө авсан байх шаардлагатай дээрээс нь 5 аймаг дамжсан голомчин тэр 5-аасаа бүгднгээс нь зөвшөөрөл авсан байх хэвээр нийтийн хилцүүлэг өрнүүлсэн байх хэвээр Улаанбаатарын иргэдээс зөвшөөрөл авсан байх хэвээр байхгүй. Гэтэл зөвхөн ингээд эдгээр зүйлсээ ярангуудад биднээс жишээл хилцүүлэг аваагүй. Би өөрөө нийгмийн судлаач мэрэгчлээ хүн байхгүй. Тэгсэн чинь тэр ямар судалгаа гаргаж үзүүлээд нэгсэн чинь 90% зөвшөөрсөн гэдэг байхгүй. Нийгмийн судалгаан дээр 90% зөвшөөрсөн гэдэг тийм амар супер үр дүн гарч ирэх боломжгүй байдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр тэр судалгаа нь өөрөө арга зүй талаасаа ерөөсөө нөгөө нэг нийгмийн судалгааны одоо тэр нөгөө нэг төвүүрийн чанараа тий арга зүйгээ баталсан ямар нэгэн тийм нотлох баримт ерөөсөө өгөгдөл нь айгу буруу төгссөн бөгөөд нөгөө ямар нэгэн байдлаар үндэслэх боломжгүй байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар бол яг өнөөдрийн байдлаараа бол маш их хууль зөрчсөн байна гэдгийг ойлгож авлаа. 2.19-г хуурамчаар үйлдсэн юм байна. Тэгээ 3 сарын 19-нд нөгөө байгаль орчны наривчлан үнэлгээнд гарсан гэдэг веб дээр сая шинэ мэдээлэл тавьсан байна л. Ер нь нөхөж тавиад байгаа байхгүй. Бид нэр ингээ эсэргүүцээд гэсэн чинь 3 сарын 19-нд жишээл байгаль орчны наривчлан үнэлгээ гаргасан гэдэг ч байгаа байхгүй. Хэрвээ байгаль орчны үнэлгээнд 3 сарын 19-нд батлагдсан бол 3 сарын 6-нд иргэд энд мод хядаад байна гэж удаа дараа группүүдээр байршуулсан мэдээлэл байгаа байхгүй. Тэгвэл тэрийг хэн хятцсан? Хэрвээ байгаль орчны наривчлан үнэлгээ гэж яриад тэрэн дээр түшиглээд нөгөө усны наривчлан үнэлгээ, оюун наривчлан үнэлгээ гэж гарах ёстой гэж яг дараалал нь тэр юм байна тий. Хэрвээ тэд нар одоо болтол гараагүй байгаа юм бол яагаад тэнд юм хятцсан байгаа даа? Яагаад компани шалгаруулсан? Юун дээр үндэслэж компани шалгаруулсан? Иргэдийн төлөөлөгчдийн хурал ямар баримт бичгээр үндэслээд жишээлбэл энийгээ зөвшөөрсөн байгаа. Бид нар гайхаж байгаа байхгүй. Зүгээр биднээс төр бол маш их хэмжээний нарийн детальтай бичиг баримт шаарддаг мөртлөө ийм том төсөл эхлүүлэхдээ 2 хуурамч гаруй хэсэгтэй байгаль орчны наривчлан үнэлгээний дээр тулгуурлаа гарч ирэх ёстой. Тэр усны дүгнэлт нь байхгүй, очиж судлаа татсан акт нь байхгүй, ойн акт нь байхгүй тий. Тэгээ хаана хийх гэж байгаа тодорхойлтууд нь байхгүй тий. Тэгээд хамгийн сонирхолтой нь тэр ажлыг авахар шалгарсан компани нь
Hong Kong Huayuan Industries and Trade гэсэн байгаа байхгүй. Яг бид нар очиход тэр нөгөө машин дээр хатцсан байгаа байхгүй бичгээ. Нүрэн дээр хэрвээ тэр компани шалгарсан үнэн юм бол гэд лавшруулад хайгаад үттэл нэгдэд 14 жил болж байгаа 2012 онд нэгдсэн компани байгаа да. Хими болон машины эд анги үйлдвэрлэдэг компани амьдралдаа хизээч нэг ч удаа зам барьж үзээгүй. Тэгэнгүүтээ тэр сонгон шалгаруултынх нь нөгөө тендерийн бичиг баримтыг харсан чинь 15 жил зам барьсан шалгуур тавьсан байгаа байхгүй. Тэгээд хими үйлдвэр яаж тэрийг давсан юм? Тэгээд дээрэс нь 15 жилч болоогүй шалгаруултын үед 13 дахь жил тэрэл болж исэн компани яаж шалгарч байна. Тэгээд бидний зүгээс харахад бол зүгээр бүлэг хулгай юм шиг л харагдаж байгаа байхгүй. Тэгээд бидний ундны ус манай Монголын хүн амын одоо ундны усны асуудал дээр гинт ийм амар бүлэг хулгай орж ирж байгаа бол өстой ойлгохгүй.